Манай зарим хүмүүс маань дутуу мэдээлэлтэй байгаа учраас буруу ойлголттой явж байгаамаа. Стратегийн 16 орд бол бүгд улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгдсэн ордууд байгаа. Улс 1990 оноос өмнө мөн 90 оны дараа олон сая долларын хөрөнгө оруулалтыг гаргаж байж ард түмний хөрөнгөөр хайгуул хийж стратегийн 16 ордыг нээж илрүүлсэн байна. Тухайлбал Эрдэнэ төлөвлөрийн дэргэд байгаа үүсмэл орд. Энэ ордыг 3 компани эзэмшиж байгаа. Нэг нөгөө хэлэхэд та бүхэн мэдчихэж байгаа эрх мэдлийн компаниуд байгаа. Би яриагаа дуусгая. Манай нэг ерөнхийлөгч байсан хүн, түүний тамгын газрын дарга байсан хүн ач тэгтэг компанийг албан тушаалаа хийж байхдаа аваад сүүлийн 10 жилийн хугацаанд 1.8 их найдын борлуулалтын орлого 950 тэрбумын цэвэр ашигтай ажилтсан явж байгаа. Өөрөөр хэлбэл цагаангүй гэр бүл одоо ганц гэр бүл нэг ордоос 10 жилийн дотор 900 гаруй тэрбумын орлого хүртэж байна гэдэг бол нөгөө үндсэн хуулийн зарчимд маань байгалийн баялаг ард түмэнд дэг шудраг хүртэх ёстой гэдэг зарчмыг зөрчиж байна. Түр хайгуулаа хийсэн 34% авъя гэдэг юм. Тэгэхээр та бүхэн намайг энэ тоог өөрчилсөн байгаа шүү. Үндсэн намайг улсын хурлын гишүүн байсан үеэр битгий төсөөлөөрэй. Би хууль санаачлагч биш. Хууль баталдаг тогтоогч биш. Өнөөдөр засгийн газар гэдэг бол хууль хэрэгжүүлдэг байх болно. Миний гар дээр Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын ашигт малтмалын тухай хууль, Монгол улсын хуулиуд байгаа. Баталсан хуулиудыг хэрэгжүүлэх нь засгийн газрын үүрэг байна. Тэгэхээр бид хууль тогтоогч шиг аль эсвэл хууль тогтоогчийн өмнөөс ярих нь буруу юм аа гэдэг хэлье тий. Та бас одоо стратегийн ордыг бүртгэх боломжтой 38 ордыг хэмнэлээ хурлыг зарлж ирсэн шүү. Тэрийг одоо их хуралд оруулж батлуулна гэдэг юм ярьсан. Бас өнгөрсөн 9 сард энэ ажил хийгдсэнгүй тий. За оюун эрдэнэ ерөнхий сайдын үед стратегийн ордод орох боломжтой ордуудын жагсаалт дээр бүрэн эрх төлөөлөгч саналаа гаргаж засгийн газар түргүүлсэн. Маргааш нь оюун эрдэнэний засгийн газар огцорсон. За бусад ордууд дээр саналаа оруулаад зандан шатар даргаад ерөнхий сайдад бас хүргүүлчихэд байна. За улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдож бүрэн эрх төлөөлөгч бас ажиллаа өгөх нөхцөл үүссэн байж магадгүй юм шиг байна. Би шийдвэрээ удахгүй хүлээж авах бах тэгээд бас та бүхэнд харуулъя. Ер нь хэр сайн ажилласан гэж бодож байна өөрөө. Сайн муу гэж би өөрийгөө дүгнэхгүй. Хийсэн ажлууд, бичих цааснууд, бүх баримтууд би анх хэрэгтэй ийм цаастай ирсэн. Уулуурхай яамнаас, уулуурхай сайдаас энийг хүлээж авсан. Одоо ийм 11 баримт төчгийг хүлээлгэж өгч чинь саналын хувьлуудыг. Стратегийн ордын өгөөжийг яаж тооцох вэ? Саналын хувьлуудыг хэрхэн яаж боловсруулах вэ? Ажлын хэсгийг хэрхэн яаж удирдах зохион байгуулах вэ гэд олон ажлуудыг хийсэн тухай танилцуулга би энд одоо бичээд та бүхэнд хүргүүлчихсэн байгаа. Санхүүгийн тооцоол хийхин тулд төрийн яамд агентлагийн төлөөлөл оролцсон хуралдаан 6 удаа болсон байна. Төрийн байгууллагын албан хаагч мэргэжилтнүүд, экспертүүдтэй 30 гаруй уулзалтыг зохион байгуулсан байна. За хэлэлцээ их ажлын хүрээнд 20 орчим санал солилцох уулзалтуудыг зохион байгуулсан байна. Дэд ажлын хэсэг цөөнгүүдээ хуралдсан байна. Дэд ажлын хэсэг гэдэг бол одоо яамдын төрийн нарийн бичгийн дарганараас эхлээд одоо хариуцсан гайл татврын бүх байгууллагын удирдлагууд орж байгаа. Энэ болгоны зохион байгуулж ийм саналын хувьлууд гарч байгаа юм. Энэ саналын хувьлуудыг бэд ганцаараа боловсруулаагүй. Энэ саналын хувьлуудыг боловсруулсан 30 гаруй одоо мэрэгжлийн экспертүүд, шинжээчид, зөвлөхүүдэд талархаж байгаагаа илэрхийлье. Бүрэн төлөөлөгчийн их мэдлэг их өндөр байсан гэж яриад байгаа. Дээрээс нь хангамж их сайтай байсан гэж та ер нь хэдэн төгрөгийн цалин авдаг гэсэн бэ? Бүрэн эрх төлөөлөгчд би хэллээ. Намайг ирэхэд нэг өрөө гаргаж өгсөн, нэг сандал гаргаж өгсөн, нэг ширээ гаргаж өгсөн. 8 шинжээч авах боломжоор хангасан боловч өнөөдрийн хүртэл санхүүгийн боломжгүйгээд 3 шинжээчтэй ажиллаж байна. Төсөв мөнгө санхүүгийн эрх мэдэл надад байхгүй. Төсөв мөнгө санхүүгийн эрх мэдлийг Эрдэнэс 5 толгой хариуцна гэдэг засгийн газрын тогтоолт. Тий. Цалин малингийн асуудал хөрөнгө оруулалтын мэдүүлэг дээр бүх юм тодорхой байх. Энэ дээр одоо бүрэн эрх төлөөлөгч төсөв зарцуулдаг төсвийн эрх мэдэлтэн биш ээ гэдгийг та бүхэндээ дуулах тий. Тодорхой хувь одоо хилцэл хийгээд төр дүгий гэсэн одоо аж ахуйн нэг журам энэ дотор ч байгаа юм уу? За хэрэг л үрдэн үстэй тий.
Би хэлэлцээр тэтгэвртэ оролцсон аж ахуйн нэгжүүдэд бас талархал илэрхийлэхийг хүсэж байна. Хэлэлцээр олон удаа бас хэрүүлтэй, уруултай, маргаантай, шүүмжлэлттэй явсан. Үүсвэл 3 ордын компани Ачит их, Зис Эрдэнэ, Эрдмийн компаниуд хэлэлцээрт идэвхтэй оролцсон гэдгийг та бүхэндээ дуулгая. Эхний 4 сарын үр дүнд 34% дээр 3 компани тогтсон. За засгийн газар өөрчлөгдсөний дараа Бямзок дарга ажлын хэсгийг ахалснаас хойш 34-ыг нэмэгдүүлэх, төрийн өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд одоо хэлэлцээ үргэлжлээд явж байна. 34 бол тогтчихсон. Тэгэхээр энэ засгийн газар улсын их хурл 34 байх уу, 34-өө нэмэгдүүлэх үү, төрийн эзэмшлийн энэ тогтсон хувь хэмжээгээ амнаатаар орлуулах уу гэдгээ улсын их хурл засгийн газар удахгүй шийдвэрлэх байхаа гэж бид харж байна. Таны өмнө нь өгчсэн мэдээллүүдээр энэ стратегийн ордуудыг Монгол Улсаас бараг хулгайлаад өөртөө тавьчихсан байсан байна гэдэг зүйлийг хэлдэг. Яг ажилласан хугацаанд нотолсон зүйл байна уу? Тухайлбал. За энэ асуудал дээр бол ер нь сүүлийн 34 жилийн хугацаанд стратегийн ордууд хулгайн замаар, хууль бус замаар, хувийн хэвшил нэртэй хэдэн хүмүүст шилжсэн байгаа. Тухайлбал би шуудхан хэлье. Ачит их гэдэг компани байгуулсан хүн нь манай цагаан дарга. Дарга нар уулуурхай руу орж, албан тушаал хашиж байхдаа компани байгуулад зүгээр давуу ирэхээрээ одоо стратегийн ордуудыг эзэмшиж болохгүй. Хэдийгээр би цагаан даргатай нэг намын хүн ч гэсэн энийг хэлхийг хүсэж байна. Тэр нэг гэр бүлд жил болгон 50-аас 60 сая долларын орлого олж байгаа. Манай цагаан даргын гэр бүл. Хуулиар бол энэ 50-60 сая долларын орлогын 50%-ийг ард түмэндээ өгөх үүрэгтэй байгаа. Хууль ийм байгаа. Одоо манай эрх мэдэлтнүүд, дарга нар маань стратегийн ордуудыг булааж авсан, дээрэмдэж авсан нөхдүүд маань ард түмэндээ хуулийн дагуу тэр 50%-ийнхаа ногдол ашиг ард түмэндээ өг. Би энийг л шаардаж байгаа. Энийг л хэлж байгаа. Ганцхан цагаан даргын гэр бүл биш. Эрдмийнээс эхлээд Зис Эрдэнэ рүү орё, нарийн Сүхбайт руу орё, таван толгой руу орё. Бүгд эрх мэдлийн бизнес байгаа. Эрх мэдлийн бизнес байгаа. Энэ үүсмэл ордууд дээр чинь компаниуд хөрөнгөө оруулаад, цаг хугацаагаа зарцуулаад, хүс хүчээ зарцуулаад ингээд тэнд үйл ажиллагаа явуулж ш. Тэгэнгүүт төр гарч ирчээд нэг зүүн төвийн социалист үзэл шиг юм яриад ингээд 50% шууд аваа, хөрөнгөө огт оруулаагүй жиж 50% шууд авна гэдэг чи дээр юм биш үү? Стратеги та ёстой жинхэнэ эрх мэдэлтнүүдийн өмнөөс та ярьж байна. Энэ ордуудыг нээхийн тулд уулуурхайд хамгийн том эрсдэл бол эрэл хайгуулын эрсдэл байдаг. Энэ эрсдлийг Монголын төр, Монголын ард түмэн, Монголын геологчид хийсэн юм аа. Энийг оюут энийг болохоор энийг цагаан хийсэн юм шиг. Энийг цагаан хийсэн юм шиг. Эсвэл одоо эрх мэдэлтнүүд манай тагнуулд ажиллаж ирсэн нөгөө нөхөр хийсэн юм шиг. Ингэж ярьж төр ийм мангас шиг ажиллаж болох юм уу? Хувийн хвшлийг дээрэмддэг те. Одоо та нар яриад байгаа юм чинь зөв юм уу? Хувийн хвшил уг нь бол ажиллаж энэ бол дээрэмдэж. Норвегийн баялагын сан баялгаасаа ард түмэндээ хувиа аваад явж байгаа. Австралийн баялагын сан баялгаасаа хувиа аваад явж байгаа. Монголын баялагын сан болохоор авч болохгүй. Баялаг ордуудын өгөөжийг ард түмэнд өгч болохгүй гэж олон улсын аюул олон либерал интернационалчууд ярьж байгаа. Одоо таны ярьж байгаа буруу жишг гэдгийг олон улсын аюул олон үйл явдал харуулж байна тийм ээ. Та андуурч байна. Та андуурч байна. Та их андуурч байна. Та бол олигархуудын талд байна. Манан бүлгэлийн талд байна тий. Таныг энэ хугацаанд хангалттай ажилласан гэж үзээд ажлаас нь халж ирнэ гэж бодож байна. Бүрэн эрх төлөөлөгчийн бүрэн эрхийн хугацаа дууссан. Хуулиараа дууссан. Ер нь ямар хугацаатай байдгийг? Ер нь бол 6 сараас 1 жилийн хугацаатай байдаг. Бүрэн эрх төлөөлөгчийн томилох хугацаа дууссан. Хоёрдугаарт улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн. Арчилсан нам засгаас гарсан. Арчилсан намаас томилогдсон бүх хүмүүс ажиллаа өгч байгаа.